Монгол улсын ерөнхийлөгч сонгогдсноос хойш Монгол төрийнхөө парламентд байнгын хүндэлтэй хандж ирсэн. Та бүхэн бүгдээрээ мэдж байгаа. Байгуулагдсан хамтарсан засгийн газрыг бүх талаар дэмжсэн. Хоёрд нь ерөнхий сайдыг ерөнхий сайд болсон ажиллаж байгаа энэ 5 жилийн хугацаанд бүх талаар дэмжлээ. Би нэг удаа парламент дээр орж ирж парламентынхаа тухай засгийн газрын үйл ажиллагааны тухай 3-4 зүйл ярьж байсныг та бүхэн сонсог баг. Би бас өөрөө ерөнхий сайдаар ажиллаж байсан хүний хувьд бас ерөнхий сайдын зовлон өсөх сайн мэднэ. Энэ бол тийм амархан ажил бас биш. Нэг ялангуяа би чинь цад тахлын үед ажиллаж байсан. 4 жил ажилласан маш хүнд нөхцөлд бас заримдаа ясангийнхаар ийм хэцүү ажил байдیں۔ Зовлон жаргалыг бас ойлгодог хүний хувьд бас олон жил энэ ерөнхий сайдыг бас хүмүүжүүлж, сургаж, бэлтгэж хамт амьдарсан улс төрчийн хувьд, удирдагчийн хувьд бас энэ ч сууж байгаа хоёр дараад би хүндэлтэй ханддаг шүү дээ. Бас хайрлалтай, хамгаалтай. Өнөөдөр ч гэсэн би хайртай байгаа. Тийм учраас би хоо хүмүүсийн асуудлаар бол янз бүрийн асуудал бол хөндөж ярих хүсэхгүй байна. Тэгэхээр би зарчмын хэд хэдэн зүйл дээр хариулт өгье гэж бодож байна. За нэгдүгээрт хүн засаглахгүй, хууль засаглана. Би Монгол улсын ерөнхийлөгчийн дангараг өргөх ёслолын ажиллагаан дээр миний хэлсэн үгийн хамгийн гол point бол хүн засаглахгүй, хууль засаглана гэж хэлсэн. За энэ нь өнөөдрийн хүртэл би үнэнч байгаа. Ямар хүн Монгол улсыг ерөнхийлөгчийн засаг руу шилжих ёстой гэж хэлээд яриад байгааг би ерөөсөй ойлгохгүй. Би улс төрд ороод 30 гаруй жил болж байна. Би өөрөө ардсан нийгэмд бас өсөж хүмүүжсэн хүн. Миний итгэл үнэмшил бол парламентын засаглал. Тийм ч учраас би парламентын засаглалыг боловсронгуй болгохын төлөө өөрийнхөө улсын бүх он жилүүдийг зориулсан. Би ерөнхий сайд байхдаа Монгол улс парламентын засаглалтай байх ёстой гэдэг байр сууриа байнга илэрхийлж ирсэн. 19 оны үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт байна. Саяны 126 гишүүнтэй болсон асуудал байна. Энэ бүх зүйл дээр ерөнхийлөгч дэмжсэн. Ерөнхийлөгч өөрийнхөө бүрэн эрхээс бүх юмнаас татгалзсан шүү дээ. Та бүхэн бүгдээрээ мэдж байгаа. Өнөөдөр Монгол улсын ерөнхийлөгчд нэг тийм айхтар эрх мэдэлцээд байх юм бол байхгүй шүү дээ. Бүх эрх мэдэл засгийн газраас шилжсэн. Би нэг өөрөө ерөнхий сайд ардын намын дарга байхдаа бас хийсэн юм байна. Ерөнхий сайд өөрийнхөө засгийн газрын кабинетийн бүх гишүүдийг хэн нэгэн хүнээс хамааралгүйгээр өөрөө томилж чаддаг болсон. Өөрөө чөлөөлж чаддаг болсон. Ерөнхийлөгчөнд ямар ч оролцоо байхгүй болсон. Надад зүгээр л нэг мэдэгдэл би энийг тавьж байгаа гэж хэлээд болоо. Би өөрөө ерөнхийлөгчийн эрх мэдэл байсан авилгалтай тэмцэх газрыг гүйцэтгэх засаглал руу шилжүүлсэн. За засгийн газар бол гэмт хэрэгтээ тэмцэх субъект бол засгийн газрын байна. Ерөнхийлөгч бол авилгалтай тэмцэх газрын даргыг томилдог, санал болгодог. Энэ байдал бол олон жил олон улс төрчнэрийг хонглоор чирж явсан юм байна. Энийг талсан зогсоох ёстой. Ерөнхийлөгч өөрөө ард түмнээ сонгодог учраас бас парламенттайгаа энэ хэцүү байдаг. Манай нөхцөлд ерөнхийлөгч бол дээд танхимын үүрэг гүйцэтгэдэг шүү дээ. Тийм учраас авилгалтай тэмцэх газрыг ерөнхийлөгчийн эрх мэдэл байлгах нь Монголын улс төрд энэ шудраг ясанд бас нийцэхгүй юм байна. Энэ байгууллага тэр засгийн газрынхаа бүтцэлд байж парламент нь засгийн газрыг хяндаг учраас
тэнцэнэ байх нь илүү зохимжтой юм байна гэж би өөрөө үзэж авилгатай тэмцэх газрыг ерөнхийлөгчийн мэдэлд байлгадаг асуудлыг шилжүүлж гүйцэтгэх засагт өгсөн юм а. Энэ ажлыг би өөрөө хийсэн. Та бүхэн энийг мэдж байгаа. Монгол улсын ерөнхийлөгч шүүхийн ерөнхий зөвлөлийг өөрөө байгуулад шүүгчийг томилдог байсан. Өнөөдөр Монгол улсын ерөнхийлөгч шүүгчийг томилохгүй байгаа шүү дээ. Тэр шүүхийн ерөнхий зөвлөлийг одоо парламент байгуулна. Парламентын мэдэлд очсон. Ерөнхий хуучин байгуулдаг гэсэн бол тэгээ парламентаас байгуулсан шүүхийн ерөнхий зөвлөл ямар хүнийг шүүгч болох уу гэдгээ тэнцэнэ хэлэлцээд ерөнхийлөгч рүү орж ирдэг. Ерөнхийлөгчд ямар ч тэрнийг ганц удаа л буцаа өөр эрх мэдэл байхгүй. Тэгээд оруулж ирсний шууд томилно. Ерөнхийлөгч байгаа эрх мэдэл юм. Тэгээ ийм л ерөнхийлөгч байгаа шүү дээ. Өнөөдөр одоо төрийн тэргүүн хэн нэгэн хүнийг дарамтлаад засаг төрөө дарамтлаад байх тийм боломж ч байхгүй. Надад ганцхан юм л байд. Энэ бол ард түмний одоо өгсөн итгэл найдвар байгаа. Ерөнхийлөгчийн одоо хүч чадал бол зөвхөн ард түмний сонгосон сонголт үлдсэн баг. Тийм учраас би албан ёсоор нэг зүйл хэлээ. Би өнгөрсөн жилийн одоо 2024 оны 11 сарын 26-ны өдөр үе үндсэн хууль, шинэ үндсэн хууль, анх дахь үндсэн хууль батлагдсны 100 жилийн ойгоор үндсэн хуульд өөрчлөлт оруулахгүй намайг ерөнхийлөгчөөр ажиллаж явах гэсэн албан ёсныхаа үгийг одоо хэлсэн шүү дээ. Сая би одоо өөрийнхөө нэрийн хуудсан дээрээс энийг алгажуулж тавьсан. Та бүхэн маань бүгд уншсан байлаа. Тэмүүжин гишүүнд бас талархал илэрхийлье. Зөв хүлээж авсанд. Манай ард түмний сонгосон сонголт бол парламентын засаглал. Энэ бол бидний үнэт зүйл. Энэ ардчлалын баталгаа бол парламент. Тийм учраас Монгол улсын ерөнхийлөгч парламенттай туйлын хүндэтгэлтэй ханддаг өгөөд цаашдаа парламентын засаглалыг би байнга дэмжинэ. Намайг ерөнхийлөгчөөр ажиллаж явах энэ хугацаанд Монгол улсын үндсэн хуульд ямар нэгэн өөрчлөлт орохгүй гэдгийг би албан ёсоор та бүхэнд хэлье. Би өөрийгөө дахиж 6 жилээр огт сонгохгүй. Тийм дабл стандарт байж болохгүй. Би энийг урдан танд хэлжсэн шүү дээ. Засгийн газрын кандидатын гишүүд ч гэсэн би хэлжсэн. Одоо энэ одонтой сууж байна. Тийм ээ? Би дахиж сонгохдохгүй. Би олон гишүүдийн тухай асуудлаа ярьж байсан. Тэгээ намайг одоо хэн дахин сонгоод байгаа юм бэ? Яагаад өнөөдөр энэ болж байгаа улсын нөхцөл үйл байдал одоо ерөнхийлөгчийн засаглал, парламентын засаглал гэж одоо тэс сондоо юм яриад ард түмний толгой эргүүлээд төрийн эрх барих дээд байгууллагын гишүүдийн тарих толгойг эргүүлээд асуудлыг өөр тийш нь хандуулаад хариуцлагаас зүгтэх гэдэг юм. Би зарчим ярьж шүү. Би одоо энэ хоёр дараыг хүүхэд байгаас нь авахуулаад зарчимтай байгаараа л гэж одоо байнга захиж ирсэн. Хулгай дээрмээс хол байгаараа. Хулгай битгий хийгээрээ, худлаа битгий яриараа, хуурж битгий нэхлээрээ босдгийг л гэж аминда одоо ах хүний хувьд ч дарга удирдагч шефийн хувьд ч гэсэн энэ өнгөрсөн он жилүүдэд бүгдэнд нь захиж л ирсэн шүү дээ. Тэгээд захиас юм арай хөсөрдүүлэхгүй байх би одоо хүртэл найдаж байгаа. Тийм одоо хүн чанаргүй зан авир тийм эр хүний жудаггүй айш авир гарахгүй байх гэдэгт бол би итгэлтэй байна. Тийм учраас парламент ёсоо цааш нь улам бэхжүүлэхийн төлөө л бүгдээрээ ажиллана. Нэгдүгээр асуудал би маш тодорхой хэллээ шүү. Ард түмэндээ бас хэлж байна. Хоёрдугаарт баялагын санг ерөнхийлөх санаачилсан юм аа. Энэ нэг өнөөдөр санаачлагчсан зүйл багт биш. Би ардын намын дарга өгөөд ерөнхий сайдаар ажиллаж байхдаа 2019 оны үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр үндсэн хуульд үндэсний баялагын сан байгуулна гэсэн заалтыг оруулсан юм. Нөхдөдтэйгээ хамт.
Би энэ зарлан дээр үнэнч байгаа. Би одоо өөрөө ерөнхий сайдаар ажиллаж энэ улс орны нөхцөл байдал хүнд амьдрал хүнд байгаа учраас парламентаар орж ирээд нэг ил задгаа үг хэлдэггүй шүү дээ. Ихэвчлэн одоо үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал хаалттай хоролдоон дээр та бүхэнд хэлдэг. Би баялагын сангийн талаар энэ өнгөрсөн мэдээлэлээр маш тодорхой хэлсэн. Баялагын сангийнхаа хуулийг гаргачлаа одоо та нар зоригтой ажиллаж ажиллаа хий. Наад баялагын сангийнхаа ажлыг шуурхаа явуулаа гэж би парламентд хандж үг хэлснийг та бүхэн маань бүгдээрээ сонсч ирсэн биз дээ чинь. Тэгээ Монголын газрын баялаг бол ард түмний өмч байх ёстой. Энэ бол миний хүүхэд байхаасаа төлөвшөлт тогтсон миний үндсэн философи. Энэ байгалийн баялагийг чинь хэн нэгэн компани бүтээж байгаагүй. Энэ чинь бурхны бүтээл. Тийм учраас Монголын ард түмэн байгалийн баялагаасаа ижил тэнцүү хүртэх ёстой. Монголын ард түмний өмч болсон байгалийн баялагийг хулгай хийж авсан этгээд бол энэ баялагийг буцааж өгөх ёстой. Ард түмэн баялагтай эзэн байх ёстой. Би одоо 2018 он санаж миний одоо ерөнхий сайд байхад оюун эрдэнэ маань миний хэрэглэх газрын дараа ажиллаж байсан. Тийм ээ? Би оюун эрдэнэд одоо томилт бичигөө чи тэр Норвегт очиод тэр Норвегийн баялагын санг судлаад ир гэж явуулж ирсэн шүү дээ. Тэгээ оюун эрдэнэ судалж ирж ирсэн. Тэгээд баялагын санг гэж одоо ийм чухал зүйл байд юм байна ерөнхий сайдаа гэж надад танилцуул. Тэгээд за одоо эдий чинь одоо хийх ёстой. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт оруулъя гэж ингэж баялагын сан бий болсон шүү. Тийм учраас ерөнхийлөгч бол одоо ард түмэндээ баялагаа авч өгөх баялагын тэгш хуваарлтыг хийхэд би цаашдаач хатуу байр суурьтай байна. Манай ард түмний баялагыг хууль бусаар хулгай хийж авсан хүмүүс баялаг өгөх ёстой. Би энийг дахиад хэлж. Энэ миний философи. Тэр үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд үндэсний баялагын сан байгуулах тухай асуудал бидний санаачлагаар орсон юм. Тэрнээс биш одоо нэг тийм соо шинээр бий болчихсон асуудал биш ээ гэдгийг одоо бас би нэг хэлье гэж ингэж бодсон юм аа. Тэгээ би одоо амьдралдаа 4 албан тушаал өгчээсэн байна. Ардын намын ерхий нарийн бичгийн даргаыг өөрийнхөө сайн дураар өгч явлаа. Улсын их хурлын гишүүнээс өөрийнхөө сайн дураар татгалзж байлаа. Шадар сайдынхаа ажлыг өөрөө сайн дураараа өгч байлаа. Ерөнхий сайдын одоо эрхэм өндөр албан тушаалыг би одоо сар дахлын үед хариуцлагагүй ажилласнасаа болоод өөрийнхөө сайн дураар би огцорч байлаа. Тэгээ энэ бүхний цаана нэг л юм агуулгажсэн. Энэ юу гэвэл энэ олон түмний эрх ашиг, ард түмний ив нэгдлийг өдөрдөгч хүн тэргүүн зэрэг тавих ёстой. Өөрийн хашиж байгаа нэг өчүүхэн албан тушаалд битгий шигд. Өдөрдөгч хүн бол ухрах үедээ ухардаг, урагшлах үедээ урагшилдаг чадвартай байх ёстой. Дээр нь ард түмнээс уушлах чадвартай байх хэрэгтэй. Алдаа гаргасан бол. Хариуцлага алдсан бол тэр алдсан хариуцлагыг өөрөө үүр чаддаг байх хэрэгтэй. Энийг өдөрдөгч гэж хэлдэг. Үннээ хэлдэг байх ёстой. Хотлоо ярьж болохгүй. Хуурч мэхэлж болохгүй. Ард түмний эв нэгдэл нэгдмэл байдалд гай болж болохгүй. Үүндэр одоо манай бүх албан тушаалтуудыг анхаарах ёстой. Энийг би төрийн тэргүүний хувьд та бүхэн зөвлөж байна. Зөвлөж байна. Хүмүүс намайг хараад их цайм залуу хүн гэж боддог юм шиг. Би одоо улс төрд 35 жил явж байна. Амьдралдаа зөндөө л алдаж унаж үзлээ. Сайн муу ямиг бас нуруунд дээр өөрч гарлаа. Хөрөлс хөрөө тодолж хулгайч байсан бол энэ том намын хамт олон намайг олон жил бас дарал сэргээрээ тавихчгүй байсан байх. Итгэхчгүй байсан байх. Ард түмэн намайг сонгохчгүй байсан байх. Би өөрийнхөө албан тушаалыг хизээч бусдад худалдаж байгаагүй. Би улс орноос хэдээч хулгай хийж байгаагүй.
Би ерөнхийлөгчийн энэ өндөр сэнтийг гадныхны 50 сая бооноор зарж байгаагүй шүү. Би 5 нам дамжиж амьдраагүй. Би эхнэрээ солиогүй, намаа солиогүй, нөхдөс урваагүй. Дээр нь би их орондоо хайртай. Тэгээд хамгийн эцэст нь бол Монгол улсын төрийн тэргүүн ерөнхийлөгч ард түмнээ сонгогдсон. Би ард түмнийхээ талд бат хатуу зогсон шүү гэдгийг хамгийн сүүлд нь хэллээ. Би өнөөдөр энэ ард түмний тавьж байгаа шаардлага энэ олон зуун залуучууд өдөр шөнөгүй өөрхий энэ талбай дээр сайн дураараа хүсэл зорилгоо илэрхийлж эрх чөлөөгөө эдэлж байгаа шудраг ёсыг хөсөмжилж байгаа энэ хөсөмжлийг хангахын төлөө би явна. Би ард түмнээс хязгаарч урахгүй. Би ард түмнийхээ тал зогсон шүү. Энийг одоо эцэст нь та бүхэндээ хэлье. Төрийн тэргүүнийхээ үгийг та бүхэн маань сайн тунгааж зөвөр ойлгож асуудлаа шийдэх байгаа гэж би найдаж байна. Хамтарсан засгийн газар харамсалтайгаар ингээд өндөрлж байгаад би одоо их харамсаж байна. Би энэ засгийн газрыг тултлан дэмжсэн шүү. Надад ямар боломж байна би бүгдээрнгээр нь дэмжсэн. Энэ засгийн газар яагаад тарсан бэ гэдгийг та бүхэн бараг өөрсдөө мэдж байгаа болов уу гэж би бодож байна. Энийг надаас биш ерхий сайдаас асуух хэрэгтэй. Энэ хамтарсан засгийн газар яагаад тарах болсон? Хэн энийг тараах санаачлаг гаргасан бэ гэдгийг холбогдох хүмүүс өөрсдөө хариулах нь үнэнд нийцэх болов уу гэж би ингэж бодож байна. Тэгээд ард түмнийхээ үгийг сонс. Та бид нар одоо өдөр шөнөгүй алчил ярьдаг шүү дээ. Энэ бие биенээ доромжилж гутааж бусдын нэр хүндэд халтгаа бол арай дэмжиж байгаа юм шүү. Нэг үг дуурсан хүнийг ямар муухай харлуулж, ямар муухай доромжилж, ямар муухай хүнд байдалд оруулж байна. Эрэгтэй эмэгтэй гэж тоохгүйгээр. Тэг ийм юм хийж бид нар арчлалын тухай арчлалыг хамгаалж гинэ гэж ярьж болж байгаа юм уу? Тэг одоо энд их гайхаж байна. За ингээд парламентын гишүүд та бүхэндээ одоо төрөө авч явах энэ эрхэм бөгөөд нэр хүндтэй ажилчин улам их өндөр амжилт хүсье. Ард түмнээ битгий ингээд талцуулж шар махтай нахтаагаад бай. Асуудлаа шийд. Ард түмэн харж байгаа. Хэрвээ та бүхэн ард түмнийхээ талд асуудлаа шийдэж чадахгүй бол ард түмний хүсэлсэн хүслэмжлэлийг биелүүлж чадахгүй бол ард түмэн арай ондоогоор ярьж магадгүй онцтой биш шүү. Энэ олон залуучууд. Би энэ шудраг ёсны төлөө янз бүрийн хатгаасгүйгээр энэ олон залуучууд янз бүрийн ашиг сонирхолгүйгээр энэ олон залуучууд төрийнхөө ордны гадаа эмх цэгцтэй өмнө самангүй үзэл бодлоо илэрхийлж байгаад би маш их баярлж байгаа. Манай залуучууд их ондоо болсон юм байна. Их ухаалаг болсон юм байна. Тэдний ярьж байгаа хэлжийг та бид бүгдээрээ сонсож байгаа. Одоо тэг ард түмнийхээ өмнө нүдний болоо болохоо одоо бол та бүхэн ард түмнээ төлөөлж байгаа хүмүүс шүү. Эрхэм нэр хүндтэй хүмүүс шүү. Парламентын гишүүн хүн гэдэг бол ард түмний төлөөлөл. Энэ эрхийг та бүхэнд ард түмэн өгсөн. Тийм учраас ард түмнийхээ талд зогсож бай. Амин хувийн ашиг сонирхол, ах дүүнэрийнхээ ашиг сонирхол, албан тушаалын нэг жижигхэн сентент бити шигд эр зөрөгтэй бай. Ингэж чадвал ард түмэн чинь чамайг хайрлана.
Өдөрлөгчөө юм л байх хэрэгтэй. Алдаа гаргасан бол алдаагаа хүлээ. Асуудлаа шийд. Бити ард түмнийг талцуул, бити бухимдуул, бити хуваа. Гадаад дотоод нөхцөл байдланд байгаа та бүхэн маань бүгдээрээ мэдж байгаа. За ингээд одоо ерөнхийлөгч нь өөрийнхөө байр суурийг илэрхийллээ. Нөхцөл байдлыг харж байгаа цаашдаа үг хэлэх шаардлагатай гэж үзвэл дүрийн тэргүү орж ирж та бүхэнд дараагийнхаа үгийг хэлэх болно гэдгээ илэрхийлье. Эрхэм дүрийн төвшөөд та бүхэн маань зөөр хүлээж аваарай. Би байгаа үннээ л хэллээ. Би нөхөнд худлаа яриад байдаг хүн биш. Миний хүмүүжил тийм. Би их орондоо олон удаа тамгар өргөсөн эрд зэрэг хүн. Цэргийн сургууль намайг ингэж хүмүүжүүлсэн. Ямар ч албан тушаалтай хингугаас ч би яахгүй. Би ганцхан юмнаас айдیں۔ Ард түмний минь итгэл найдвар алдрах вэ гэдгээс л айдیں۔ Миний айдаг ганц юм бол энэ. Тийм учраас энэ гадаа байгаа ард түмэн чинь итгэл найдвар нь алдагдаж эхэлж шүү.